манайхаг олоод ирвэ. Хайрнаас сургалсаар яваад олоод ирлээ. За. Та давгүй юу? Миний маа хайртай гिचэр юу вэ наа? Яа юмгүй. За. Яас их юм авч ирсэн бэ мэдээ. За зүгээрээ. За энэ шиг сум мэдээ. За миний хайртай гिचэр юу вэ наа? Оо юу яах вэ? Та бүр яг хивээрээ байна. Миний дэ багын ийм хөөрхөн сэргийлсэн охин байсан яг л хэвээр юм шиг дээ. Их чинь яах вэ? Ингээл гэр зуураа байж л байна. За яашиг дөө. Энэ хэдэн жилийн дотор өөрчлөгдсөн байлгүй яах вэ? Дүүн ч яг уршаа 8 хийгээл хэд 3 юм бараа зөөгөл явж байна. 2 идэхгүй хоос сонохгүй болж л байна. Аштай юу да? Монгол хүн гэдэг чинь амны бэлгээс аштын бэлэг гэж байдаг да. Тэр ч үний юм шиг байна шүү. Та ч ануухан сайхан хэвээр харагдаж байна уу? Юуных нь хэвээрээ байх вэ? Өдөр ирэх бүрэл нас яваад л ус бууралтаа л байх юм байна штэ. Аргагүй штэ 50 гарч яваа хүмүүс бууралтгүй яах вэ? Амьдрал ямар шүү байна да? Хүүхдүүд чинь сайн уу? Манай хүн Америкт байгаа. Хүн маань энэ сургууль сурч байгаа штэ. За тэр яг танаас нэг том гуйлц тавьсан дөө. Та бүхэн ч олон жил дотн өвчтөөс явлаа. Танд хандаж танаас уухаас өөр би хүнд итгэх юм бэ? Тийм үстэй. Ямар гуйлт байна дэмнүүдөө? Дүүн одоо энэ хийж байгаа бизнесээ өргөжүүлэх гэсэн. Тэгсэн чинь мөнгө дутаад байна. Тэгээ банкнаас зээл авах гэсэн чинь барьцаан тавьчих юм байдгүй. Та надад энэ дэрлэг тусалаад гаж. Их ч н одоо тэгээд дүүдээ яаж туслах вэ? Дүүн таны байрыг барьцаан тавьж банкнаас хэдэн бор юм авах гэсэн. Хэдэн сарын дараа эргүүлэлт төлчих штэ. Та надад найдахаас өөр хэн найдах вэ? Дүүн тань итгэхээс өөр хэнд итгэх вэ? Та л надад тусалж үз. Хэрлэгч минь. Байрыг чинь барьцаан тавьж зээл авчих юм чи. Дүүн юу зүгээр ах вэ? Шагналд нь хэдэн төгрөг өгнө шүү өгнө. Та надаас зээлсэн мөнгө хизээ өгөх юм бэ? Аль 3 сарын өмнө л авсан. Эшиг хүн энийг тэрэхээ байлаа. Та авсан мөнгө л өгч. Игчт нь мөнгөний болцоомоо байна л та. Мөнгөтэй болохоор игчт нь удаахгүй өгчнө. Уг нь бид найдвартай өнгөж батсан шүү дээ. Тэгсэн чинь та хөлний юм биш үү? Одоохон мөнгө өгөхгүй бол би тань шүүх цагдаад өглөө шүү. За. Сараач уг нь итгэлтэй л дээ. Надад мөнгөний хэрэг их байгаа юмс. Яадаг юм бэлээ байц. Миний дүү игчтэй тэгээ хэдийг өгөх юм? Шагналд нь 300 сая төгрөг идэх үү? Игч нь ямар банкнаас зээл авч үзсэн биз дээ. Чамайг харвагийн л мэднэ. Ганц удаа юм гойгаад ирэхэд ямар өгөөгээд буцаалтай биш. Игчийнх нь насаар нь хөдөлмөрлөж олж авсан юм байр юм. Ховчилж авсан. Гэхдээ зээлээ авчаад төлж чадахгүй бол яана одоо. Яалаа гэж тийм байдаг юм бэ? Дүүн ч бас хүн чанараа алдчихаагүй яваа шүү. Би таныг л тус олно гэж зорж ирсэн хүн. Би өөр хиндэ хандах уу? Надад тус олох хүн алга. Хэрлэгч минь. Таал тус олж үз. Зээлээ яг та хугацаанд нь төлөөд байрыг минь барьцаанаас гаргавал игч нь үгүй гэхгүй. Миний игч ийм буянтай сайн хүн штэ. Муу дүүдээ ингэж тусалж байдаг. Дүүн хэдхэн сарын дараа банкнд мөнгөний эргүүлэл өгчихнө. Би заавал энэ авсан зээлийг төлнө. За яах вэ? Игчийнхээ хүнд хүчсэн үед тусалж ирсэн чи бодод игч нь итгэлээ шүү. Чиш заагүй яагүй хөхт гэдгийг игч нь мэднэ. Игчийнхээ байрыг барьцаанд тавиад банкнаас зээлээ авдаа. За хэрлэн та энэ дээр гар үсгээ зурдаа. Уул миний байрыг нь сараа барьцаалж юм чи сараа гар үсгээ зурх юм шүү. Таны байрыг барьцаа болгож хин нэгэнд манай банк зээл олгодгүй. Харин таны байрыг барьцаалж танд л зээл олгоно. Хэрвээ та авсан зээлээ цаг тухайд нь төлөхгүй бол таны байрыг дуудлага худалдаагаар оруулаад зээлийн төлбөрийг барагдуулна шүү дээ. Энэ талаар гэрээ хэлэлцэл тусгагдсан байгаа шүү дээ. Танд бол сайн танилцуулж өгсөн байгаа. Хэрвээ та үүнийг зөвшөөрөхгүй бол бас болж болно шүү дээ. Их чинь зөвшөөрөхгүй гэсэн юм алга л да. Гэрээ хэлцээрийн ч ойлгосон. Би ингэхэд ерөн зөөрн хийж байна уу? Уг нь энэ сараг харвагаас нь л мэдэх юм. За гэвэл явгүй л хөвгтдээ. Хүний итгэлийг даагаад яваад л байдаг юмсан. Яаж дөө байц. Сараач миний итгэлийг алдаж байгаагүй. Харин ч надад ямар их тус болж байлаа да.
За нөгөө охинд өрөөч санаа амрыг да. Сайн юм. Энд чинь хэрэглэгч юм байдаг уу? Байдаг би байна. Би 3X банкнаас явж байгаа. Тэгээд таны 6 сарын өмнө байраа барьцаал зээлсэн зээлийн мэдээлэл. Уучлаарай мэд энэ зээл төлөгдчихсэн байх учиртай юмсан. Төлөгдөөгүй бол танд мэдээлэл хийж байгаа хаад. Нөгөө сараа чинь банкны зээлийг төлөөгүй байх нь. Хүний байрыг барьцал 7 сая төгрөг авчаад яасан харалсан дотортой амт юм бэ? Би гэж хитэн бор юм олж авах гэснээс болж 16 сая төгрөгийн оронд арай байраа тавиад туучих гэж байгаа юм биш үсттэй. Нөгөө банкны ажилтан гэрээ хийхдээ зээлийн төлбөрөө төлөхгүй бол барьцааны байрыг чинь дуудлага худалдаанд оруулнаа гэж байсан шүү дээ. За ингэ зүгээр суугаад яхав. Сарааг олж хурдан өрнөөс салж амръя. Уучлаарай минь Сара гэдэг хүн 6 сарын өмнө энд амьдарч байсан уу? Би танд хэлсэн шүү дээ. Та ямар хүний үг ойлгодгүй хүн бэ? Манайхын байрыг аваад 2 сар болж байна. Таны асуугуудаа Сара гэдэг хүн би мэдэхгүй юм байна. Энэ байрыг бид нэр 2 сарын өмнө мөнх очроо гэдэг хүнээс авсан. Бидэнд байраа зараад л нөгөө явсан. Мөнх очроо Сара гэж хүн байгаагүй юу? Ийш тийшээ нүүлээ энд тэнд очлоо гэж хэлээгүй юу? Тийм яриаг таас ядаргаад хүн бэ? Шагада. Манай шүүхээс зарлан дуудах өгч байна. Юу шүүхэн зарлан дуудахаа? Монгол улсын нэрийн өмнөөс Монгол улсын иргэний хуулийн 451-р зүйлийн 451-ийн 1, 452-р зүйлийн 452-ийн 2-т зааснаар хариуцагч хэрлэнгээс 22 сая 747 470 төгрөг гаргуулах мөн хуулийн 153 дугаар зүйлийн 153-ийн 1, 159 дугаар зүйлийн 159-ийн 1-т хэсэг зааснаар хариуцагч хэрлэн уг төлбөрийг эс төлбөл барьцаалуулагчийн өмч болох 0011-213 тоод үл хөдлөх эд хөрөнгийн гэрчлэгээ бүхий Баянгол дүүргийн 6 дугаар хорооны 16 дугаар байрны 12 тоот 2 өрөө сууцыг дуудлага худалдаанд оруулан төлбөрийг гаргуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өрг болгосгоо. Та тэгээд найзтай итгээд ямар ч гэрээ хийлгүүгээр натратаар баталгаажуулгүйгээр зээлийн мөнгө өгөөд өөрийн байраа банкны барьцаанд тавьсан юм. Харин тийм ээ, их чинь бүр балраад явж гин. Үе завгүй итгэсэн хураад үдэ тусалсан биш насаараа өрөнд ороод бүр баларч явнаа их чинь. Өрөнд унахч бас гайгүй байна. Харин өөр хүний өмнөөс банкны барьцаанд байраа тавьдаг чинь л тоогүй байна да. Би шүүхийн шийдвэртэй танилцсан. Шүүхийн шийдвэр дээр байгаа иргэний хуулийн 153 дугаар зүйл анги гэдэг нь барьцаа гэсэн зүйл анги байна. Тэр зүйл ангийн нэг зааснаар үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээний заасны дагуу гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлага хангуулах хэрэгтэй гэж заасан байна. Тэгэхээр шүүхийн шийдвэр буруу гараагүй гэж үзэж байна. Ер нь дав заалдах шаардлагач байхгүй л болоо да. Тэгээ одоо би яах вэ? Та тэгээд ер нь Сарааг ирж сурсан уу? Гэрт нь очсон уу? Ирэхээр барах уу? Гэрт нь 2-3 удаа очлоо. Хаягаас үлээд нөгөө явчихч. Байраа зарсан юм шиг байгаа. Огт танихгүй хүн хаалган тайлж өгчөөд Сара гэдэг хүн энд байхгүй гэдээ ерөөсө халгаадгүй. Одоо их чинь яах вэ? Мэдээж юу гэж ингэж охироод үлдэхвэ. Хоёул одоо Сарааг ирж олоод шүүхт нэхэмжил гаргаж энэ шийдвэрээр гаргасан мөнгийг олж авахыг бодно. Гэхдээ олдохгүй бол шүүхэд хүсэлт гаргаад Сарааг ирэн сурвалжилж бол
Аль эсвэл бусдын итгэл эвдэж их хэмжээний мөнгө авсан гэж цагдаагийн байгууллагад хандж болно. За ер нь сараагаас мөнгө гаргуулах, эд хөрөнгийг битүүмжлэх гэдэг хуулиар олгогдсон олон боломж байгаа шүү дээ. Тэгэхээр та өөрөө зээл аваагүй байж банктай гэрээ байгуулж гарын үсгээ зурсан таны хамгийн гол алдаа. Үнийг хэлэхэд та надтай шүүх хуралдаанаас өмнө уулзсан болоо. Сарааг 2 дахь хариуцагч юм уу 3 дахь хариуцагч гэдгээр оруулах боломж байсныг үгүйсэх аргагүй л дээ. Шүүх шийдэхдээ Сарааг энэ хэрэгт оруулж болохгүй байсан байх та. Шүүх санаачлагаараа Сарааг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оруулахгүй. Та энэ талаар шүүхт бичгээр хүсэл гаргаж болох л байсан. Хүнд итгэж болох байж тээ. Хүний хэргийг бүтээх гэж яваад толгой оруулах газаргүй боллоо. Банкны тэр ажилтнууд нь надад их л сайн сануулж хэлсэн юмсан. Би гэж нэг тэнэг толгой 300 мянган төгрөгнөөс болж 20 гаруй сая төгрөг нь өөр нь дундах шиг байна. Таны найзтай итгэх итгэлийн хязгаар арай л дэндүү байсан байна да. За одоо та ямар ч байсан тайвширтаа. Таныг ингэж бухимдлаа гэдэг Сараа хүрээд ирэхгүй шүү дээ. Хоёулаа ямар ч гэсэн гарцгаана. Би танд чадчих нэгээр туслана. Санхүүжүүлэгч байгууллагууд Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн хуульчдын сургалт ба давтан сургалт төсөл Америк нэгдсэн улсын олон улсын хөгжлийн агентлаг шүүх эрхэм мэдлийн шинтгэлийн хөтөлбөр Дэлхийн банкны шүүх эрх зүйн шинжилэлт төсөл хууль зүйн дотоод хэргийн яамны захиалгаар хууль зүйн үндэсний төвийн дэргэдэх 9 төг студид бүтээв.